Намайг даваа нэмийн бүрэлдэхүүн гэдэг одоо энэ аялын хоолны сургалтыг үүсгэн санаачлаад 5 жил хийсэн. Мөсний баяр дээр бол яг анх удаа ирж одоо энэ бүтээгдэхүүнийг хийж байгаа. Ер нь бол энэ аялал жуулчлалын хоол үйлчлэгээ гэдэг бол Монгол улсын нүүр царай болж байгаа учраас энэ хээрийн нөхцөлд одоо яагаад 4 хоногтой 5 хоногтой зочдлын үйлчлэгээ яагаад гарч болохгүй гэж ингэж одоо энэ чулуун тавцантай шарах шуган дээр пицца хийж байгаа. За. Ерөөсөө зөндөө. Тэгэл ерөөсөө ингээл харж байгаа л яг ингээл хийгээл шараал гараад ирэхээр нөгөөд чи ингээл буцлаад айгуу гоё ууран савсаад ингэнгүүт л ерөөсөө өччихөж байгаа байхгүй тий. Бэлтүүд ингээд хайд гэлэн бэлдээд аваад ирчих чинь өөрчлөлттэй. Бид нар одоо энд тусдаа нөгөө нэг гэртээ тэгээ тэндээ бүх юмнуудаа ингээд бэлтцүүдээ одоо ингэж авчираад тэгээд газар дээр нь ерөөсөө шинээр ингэж хийж өгч байгаа байхгүй юу. Одоо ингээд нэг пицца чинь минут 30 секундэд шарагдаад гарчихна. Тийм, тэгээд ийм чулуун тавцан дээр хийгдэж байгаа байхгүй юу? Аялын хоол гэлтгүй ер нь бол аялал жуулчлалын хоол үйлчилгээ өөрөө дандаа шинэлэг байх ёстой. Дээрэс нь бид нар яагаад ингэж тэ хээр хөдөө алс 1000 км явж байхад нь цааш нь пицца гаргаж өгч болохгүй гэсэн ийм зорилгоор бүх совд 2025 фестивал дээр ирж би тэгэд юмыг ер нь ингээд нөгөө боддоор нь ингээд харахаар хүмүүс айгүйх хүнд хүрдэг учраас бид нар ирж энийг ингэж хийж үзүүлж байгаа юм. Яасан? Нэг пицца 35 мянганд өргөх штэ. Тий, пепперони пицца. Айгуу өргөө хүүхдүүд ирчээд л авъя л да гээл. Тий, одоо ингээд доороосоо ингээд шарагдчихгоот энэ чинь ингээд буцлаад гараад ирж байгаа. Тэгэхээр айгуу гоё. Манай Facebook группийн байна. Traveling Chefs Mongolia гэдэг. Би яг ингээд хэр аялд явж байхдаа аалс ингээд 1000 км 800 км-ээс яг энэ мэргэжлийн тоогч нартай яваад тэр хүмүүс ингээд одоо ажилдаа айгүй хүмүүцдэг. Тийм болохоор зэрэг ерөөсөө энэ хүмүүсийг сургах ёстой юм байна. Мэргэжлийн чиг баримжаатай болгох юм бол энэ чинь бас хүн нөгөө төсөөлөлтөө хийх гэж байгаа ажилдаа төсөөлөлтөө. Тэгээ би өөрөө энэ техник технологийн дээд сургуульд одоо яг хоол үйлдвэрлэлээр багшилдаг байхгүй юу. Ер нь бол энэ мэргэжлийн сургалтууд, мэргэжүүлэх сургалтуудыг хийж байгаа. Яг одоо аялын хоолны сургалтыг болол яг entertainment байдлаар хийдэг байхгүй юу. Хээр очиод яг яах ёстой юм. Бэлтгэж хийж ингээд бид нар говьд очихороо зэрэг нэг хоол өөр хоол эсвэл хангаад очихороо өөр ингээд орон нутгийн хүмүүсээс гадна ер нь ингээд шинэлэг хоолнуудыг идчих хэвээр. Тийм болохоор зэрэг энэ хүмүүст яах вэ гэхээр менюг яаж зохиох хэвээр, яаж одоо аялын хоолыг спешиал ойлгох хэвээр тэр талаас нь маш их сургалтуудыг ингэж өгч ажилдаг байхгүй юу.